За сайн байцгаана уу? Юми байна. За өнөөдөр маш сонирхолтой юм болсон. За өнөөдөр болохоор Солонгост ер нь бол ойрын хэдэн жилдээ тохиолдож байгаагүй маш их хэмжээний цас орсон өдөр байна. За тэгээд өчигдөр бол орой ингээд цас орлоо. Тэгээд өчигдөр цас ороод за өнөөдөр ер нь бол цас ороод маргааш бол зүгээр болчих юм байна да гэж бодоод тэгэл тэр өчигдөр орсон цас нь айгүй их цас орсон байхгүй юу? Өдөржингөө ингээд амар том ширхгээр цас ороод тэгээд Солонгос хүмүүс маань ингээд ингэж их цас орж байгаагүй юм да. Энэ бүр ямар их цас орж байна ингээд том ширхтэй амар удаан хугацааны турш ер нь бол өдөржингөө орсон. За тэгээд оройн за энэ одоо ингээд дуусчих байх та тий маргааш ихэд дуусчих байхаа гэж бодоод маргааш яг өнөөдөр болохоор Солонгост ирсэн ихч маань болохоор Монгол руу буцах хэрэгтэй байсан. Тэгээд билетээ захиалаад өглөө нь за би өглөө 8 цагаас тань нэг юм тэгээд автобусны билетийг бол захиалсан байсан. Тэгээд ойрхон одоо бос терминал тэрлүү ингээд хүргээд дөхүүлээд одоо суулгаад өгье гэгээд ингээд гарсан чинь аимшигтэй их цас. Амар их цас орсон байсан. Oh my god би бүр ямар ч амар их цас орсон байсан. Тэгэл юу хэлээ за ганцаар явж чадахгүй байна. За ямар та чи явъя гэж ингээл явж исэн чинь нөгөө ингээд чимдаанаа чичгэрч чадахгүй. Тэгээ очиод ингээ автобусаа хүлээлээ. Тэгсэн чинь автобус нь бүр ядаж нэг автобус чинь манай энд бол автобус нэг 10 минутын зайтай нэг 5-7 минутын зайтай ирдэг автобус байдаг хгүй юу. Гэсэн чинь автобусных нь мэдэгдэл нь байхгүй. Бүр юу ч байхгүй. Тэг ингээ битүү төгжрөл. Тэгэл эндээс ер нь бол өнөөдрийн сонирхолтой үйл явдал эхэлсэн байдгийм аа. За тэгээ та бүхэн эхнээс нь дуустал үзээрэй. За тэгээ бид хоёр ингээ автобус баахан хүлээж байгаад ирэхгүй болохоор нь зам дагаад такси олдохгүй угаасаа тийм болохоор зүгээр л хүнээс гуй гэж бод гараа өргөд алхаж яваа байлаа. 오늘 진짜 갑자기 왜 이렇게 날씨가 됐는지 모르겠어요. 버스 되나 오늘? 글쎄요 그건 잘 모르겠는데 그 비행기도 예매했고 버스도 예매했으니까 어디 사람이에요? 몽골이에요. 아 몽골 사람. 네 언니가 몽골 하려고. 아니 옛날에 우리 회사 사람들도 몽골 사람들이거든. 오. 네 그래가지고 몇 명 있어가지고. 아. 왠지 몽골 사람 같았어. 여보세요? 저기야. 어떻게 됐니? 나 빠져나왔어. 어디야? 나 지금 가고 있는데 가다가 여기 여성분들 2명이 지금 갑자기 눈이 너무 내려가지고 버스터미널 가야 되는데 못 가신대. 그래가지고 거기 태워준다고 중간에 50분 걸리는데. 너무 빠져나왔구나. 일단은 거기 아마 못 갈 수도 있어 너. 지금 그러니까 제 시간에 못 갈 거야 아마. 제 시간에 당연히 못 가지. 그러면 괜찮으세요? 이거 늦는데 시간이? 그러게요. 그래서 여기가 가까운 거리인데 네. 지금 50분이 걸려요. 그러게요. 네, 저도 원래 집이 다른 데인데 아니 여성분들이라서 내가 세웠지. 감사합니다. 그래, 물어보. 너무 감사합니다 언니. 아니야. 감사합니다. 아니 안 얼마나 비 오는데 아니 눈 이렇게 많이 오는데 오죽했으면 히치하이킹을 했겠어. 저도 외국에 오래 살았었거든요. 그래가지고 네. 이제 외국 사람들이 이렇게 우리한테 친절하고 이러면 엄청 기분도 좋고 마음이 따뜻해지잖아요. 그런 게 난 좋았거든. 혹시 언니 이름은 뭐예요? 저는 채은이에요. 채은. 장채은. 네. 우리는 그러면 언니 여기서 내려서 걸어갈게요. 여기는 엄청 여기 완전 막히니까. 가깝긴 하거든. 네, 가까우니까. 아니 근데 조금 이제 이쪽 바로 거의 다 하긴 해서 네. 바로 앞이에요. 네, 맞아요. 네, 그러니까 바로 앞에 내려줄게요. 어차피 요거 해서 미끄러지.
감사합니다. 오. Энэ хитээс сайн машин байна. Сайн машин байна. Оо. За, бас ишлээ гэдэг юм шүү. Аль энийг яана юу? Гэхдээ гимэнд амар сайхан сэтгэлтэй үнтэй дараа бүр бичмээр санагдчихлаа авлаа. Яа модон дээрээс бүр цас унаад зодоод шин. Тэгэж ямар гоё юм бэ? Өнөөдөр үнэхээр сонирхолтой өдөр байж таарлаа. Цастай амар орсон байна. Цас цэвэрлэгээний үйл явц явагдаж байна. Ваа, тэгтээ ийм их цас орсон чи бүр үнэхээр сэтгэл догтлоод бүр нэг тийм гоё мэдрэмж авсан. Энэ Солонгос нодлон лобби хизээч ийм мэдрэмж аваагүй. Нэг тийм Канадад очсон юм шиг, тийм үлгэрийн юм шиг тийм мэдрэмж төрсөн. Та гоёсан. За эцэст нь бид хоёр нь онгоцны буудлын дээр амжилттай цагтаа хурж ирсэн байгаа. Одоо ачаагаа өгөхөөр явж байна. Сэтгэл амраад бүр гоё юм. Өдөртөө 20 эдэн энэ сайн цэвэрлэхгүй байна. За нөгөө хоёр чинь сэтгэл амарсан гэсэн шиг сайхан кофе бас уухтагаа. Кофе уугаал юм мэдхтэйгээ болцсон. Явж байна да. Ихчигээ суулгаад төгцсөн одоо сайхан гэрлэг байрандаа. За хэрвээ онгоц буудлаас ямар нэг автобусан цууя гэж бодож байх юм бол нэг давхартаа нь одоо ингээд Сөүл зүг рүү ч юм уу янз бүрийн зүг рүү явах юм автобуснуудын чиглэлүүдийн юу нэг давхарт байдаг байх нэ. Чин 3 давхартаас одоо онгоцноосоо буулаа гэж бодох юм бол доош нэг давхар руу бууж иж автобуснууд байх нэ. Тэгээд ингээд аль чиглэлээс шалтгаалаад дээрээ 10 B 9 B 9A гэсэн номертой тэгээд чиглэлээр автобуснаас явдаг байх нэ. За би одоо сая ичж байгаа өрөөж өгчөөд одоо гэрлүүгөө явах зүгийн автобусанд суух гэж байна. Хэрвээ түрүүнийх шиг түрүүний нөгөө онлайнаар захиалгын картаар захиалдаг юм байна. Тийм болохоор шууд нэг давхрын дотор нь орж ирээд эндээс очих газараа хэлж агаад
Тикетээ захиалгаар боллоо. Би карт энэ бүгдийн гэртээ орчих ирсэн болохоор бэлэн мөнгөөр хас ур аргагүй юм байна. Нэг давхрын хаалгаар ороод вау, удахгүй Крисмас болох гэдэгтэй энэ тэнд үнэнхээр гоё чимгэлсэн байна. Бид хоёр ч гэсэн одоо гэртээ Крисмас модоо засна гэж бодож байгаа. Тэгээ гоё Крисмасээ мод засах арга болсон. Тэгээ та бүхэнд бас хуваалцах болно. Ингээд гэртээ арга билетээ авцсан. 9am 3-аас суух юм байна. 9am 3. 5300 гэсэн автобусанд 1 цаг 20 суух юм байна. За автобусандаа суудсан. Одоо удахгүй хөдлөлөө. Улбар шар нь болохоор захиалсан суудал, сэнхэр суудал нь болохоор ер нь бол хүн захиалаагүй, хүн бол хизээч хамаагүй мөнгө өгөөд шууд суудчих болно гэсэн үг. Харлан суудлууд дээр нь болохоор хүмүүс суудсан байна гэсэн үг. Усаа угаал явж игээд ус бол чанд мань нэгтэн гэдэг аа шүү дээ. Оо, энэ манай гал хамаад явж шүү дээ. Бодвол нэг аль улсын юм бэ? Онгоцны өрсөлдөгч, нисгэгч нар юм шиг байна. Ямар гоё утастай юм бэ? За тэгээ автобусанд явж байхдаа хүргэж өгсөн ихчтэй болохоор баярлаа. Өглөө онгоцондоо амж цаан. Тэгээ таны талархах энэ дулаахан сэтгэлд үнэхээр их баярлж байна. Дараа нь Монголд очих юм бол ингээд хэрэгтэй бол би тусалж өгөх болноо гэж бичсэн. Тэгсэн чи өдөөс тэгээрээ баярлаа. Тэгээд хоцроогүй оцсонд би ч гэсэн баяртай байна. Би биэнд ингээд тусалж амьдрах нь гоё шүү дээ. Тэгээд Солонгост амьдрахдаа гоё дурсамжуудыг үлдээгээд гоё хүмүүстэй уулзаад ингээд гоё амьдраарай гэсэн. Тэгээд дараа нь Монгол явахаар бол холбогдноо гэж хариулсан байсан. Ийм сонирхолтой үйл явдал өнөөдөр болсон юм аа. Тэгээд ямар тач надад яг юу гэж бодогдсон бэ гэхлээр хүн бүрийн дотор ингээд аюу сайхан сэтгэл ингээд байж идэг. Тэгээ бид нар ингээд заримдаа ингээд аюу онцгой хүмүүстэй ч юм уу таарах үед ёо хүн гэдэг нэр ямар муухай юм бэ гэж ингээд боддог бол бас тэ гоё тэр ингээд дулаахан сэтгэлтэй бусдад ингээд тусалчаа гэсэн тийм хүмүүстэй ч гэсэн таарлддаг гэдгийг өнөөдөр дахин мэдэрлээ. Үнэхээр гоё санагцсан. Тэгээд монгол хүн гэдгийг шууд ингээ хараад таниад тэгээд зогссон гэдэг тэгж хэлсэн. Тэгээд тэр нь ч гэсэн надад ингээд аюу гоё санагдаад. Тэгээд Солонгост ингээд уулзсан. Үгүй ямар ч байсан би одоо хүртэл дандаа Солонгос сайн хүмүүст таарсаар байгаа. Тэгээд тэр хүмүүс маань дандаа юу ч хэлдэг вэ гэхлээр за энэ Солонгост байх хугацаанд сайн хүмүүстэй сайхан дурсамжуудыг өнгөрүүлээд ингээд дураа ингээм буцах үедээ буцаасай гэж хүсэж байна гэж дандаа хэлдэг байсан. Би монгол хүмүүстэй бас юу гэж захимаар байна вэ гэхлээр солонгосчууд бол одоо зуны улиралд айгүй их нэг аялахаар явдаг болсон шүү дээ, тийм болохоор бас баг ч гэсэндээ ингээд солонгос хүн таарлах юм бол өөртөөхөө бас манай монголчууд бас айгүй тийм цайлган дулаахан тийм хүмүүс шүү дээ. Тэгээд солонгост ингээд байхад ч гэсэндээ баг ихэнх хүний амнаас монголчууд бол маш одоо үнэнч хүмүүс, үнэн сэтгэлээсээ ямар нэгэн зүйлийг хийдэг. Тэгээ чин сэтгэлээсээ айгүй найрсаг юм. Шууд ингээл анх уулзахад айгүй найрсаг гэдгийг мэдрэгддэг гэж хэлдэг байхгүй юу.
Тэгэд бид нар ч гэсэн тэр ингээд өөрсдийнхөө бас энэ гоё Монгол тэр зан чанараа ирж байгаа тэр Солонгос зуулчдаа ч гэсэн ингээд харуулад тусалж чадхаараа бол ингээд чадхаараа хөөрхөн ингээд гоё туслаад өгөх юм бол гоё юм байна. Дулаахан сэтгэлээр туслаад өгөөрэй гэж та бүхэнд ярсмээр байна. Тэг ямар ч өнөөдөр ийм сонирхолтой гоё зүйл тохиолдлоо. Ерөөсөө огт бичлэг хий гэж бодоагүй байсан чинь мэдгүй зүгээр тэр хичээн дулаахан сэтгэлийг хараад за би энийг ерөөсөө энэ бичлэг ямар ч гэсэн хийгээд оруулчаа гэж хүссэн. Тэгээ баярлаа. Бичлэгийг маань эхнээс нь дуустал үзсэн та бүхэндээ баярлаа. Дараагийн бичлэгээр илүү бас сонирхолтой хөгжилтэй ингээд бас гинтийн юм зүйлсүүд гарах юм бол би бичээд оруулах болно. Тэгээ та бүхэн маань энэ доор гарч байгаа subscribe гэсэн улаан бичгийг ингээд дарах юм бол магадгүй миний дараагийн бичлэг бас ингээд мэдэгдээд тэ ямар ч бичлэг хийчих юм бэл юм гэдэггүй шүү дээ. Сонирхолтой танд хэрэгтэй мэдээлэл байх ч юм болоо тэ. Тэгээд subscribe дараад мөн лайк дараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа түр. Баярлалаа.